За сайн байна. Энэ болохоор 2016-аас 2020 оны хүртэл 200 он ер нь бүгдээрээ адилхан загвартай байгаа. За тэгээд ерөнхийдөө үйлдвэрийн нэмэлт нь болохоор ийм нэмэлт байсан байгаа. Бид бүхэн нэмэлтэнд нь ледлийн суурилсан байгаа. За одоо суурилсан байгаа бүгдээрээ тусгалыг харьцуулж харна ихтэй. За ихлээ асаа. За ихтгэлийн тусгал ерөнхийдөө юм байгаа. 16-аас 20 оны 200 он энэ тусгал ихтгэлийн тусгал бол маш сайн тусдаг. За суурилсан нэмэлт маань цөмөрөө одоо ихтгэлтэйгээ харьцуулахад хэр тод тусч байгааг харцгаа. За нэмэлтээ асуулаа. За энэ болохоор суурилсан нэмэлт гэрэл маань байгаа. За ингээд бид хүн гэрлээ суурилуулчаад тусгалаа шалгаж байгаа юм. За энэ нэмэлт нь бусад ледлинээс ямар даваа талтай вэ гэхээр шилждэг байгаа. За шилжүүлж харцаа зүгээр. За хол ойроор давхар шилждэг юм байна. Тэгэхээр холын гэрэл их гэрэл болон нэмэлт хоёулаа шилждэг болсон байгаа. Тусгал болвол их гэрлээс илүү тод болсон байгааг та бүхэн харж байгаа. Ингэж харж байна. Одоо нэг юм нэмж өгөх. Энэ гэрэл маань харуулт суурилаагүй яг өөрийнх нь нэмэлттэй адилхан зэгтэй. Яг Toyota-гийн загваруудад бол ердөөдөө шууд богдоо таарна. Бусад машинд бол яг харуулт тавих боломжтой байна. Энгийн цагаан цай гэж ярьдаг те манайхан. За энгийн цагаан буюу никkel цайрын харуулт байгаа байдаг юм. За тэгээд манай гэрлийг зарж угсрахтаа зориултын гэрэл зарж угсрахдаг юм багч маань байгаа. Халагч танк гэж ярьдаг. Энэ 100-анда гэрлээ зориултын багчаар зарж угсрж байгаа болохоор ердөөдөө нэрнг нь одоо энтэж муухай болох ч юм уу ямар ч тийм асуудал байхгүй. Эхлээд бол зориултын дагуу зарж угсрж байгаа. За тэгээд тэгээд нэг зүйл хэлэхэд хүмүүс тод тусгалтай гэрэл тавилаа. Тэгээ одоо сошиал ярьдаг шүү дээ. Гэрлээ тод хитрхээ тод гэрэл тавьчаад одоо гэлбуулаад байна гэж ярьдаг шүү дээ. Тэр ерөнхийдөө зөвлөдөө. Гэхдээ гэрлийн тусгалаа өөдөөс зөрж байгаа машины одоо жолооч өөдөөс эсрэг талын урсгалаас ирж байгаа жолоочийн гур цонхноос доод өвчин буюу гэрлийн тусгалаа тааруулсан тохиолдолд өдөр бол гэлбуулахааргүйгээр одоо туслаад хөрчих юм бол гэлбуулдаггүй.